За хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хууль орж иж байна. За миний бие бас хууль санаачлагчийн нэг. За энэ үндсэн хуулиуд бид нар бол одоо хөгжлийн бодлого бол тогтвортой байна гэсэн ийм шин заалтыг бол оруулж ирсэн. Энэ маань бол бидний сая үндсэн хуульд хийсэн бол бас нэлээд том одоо алхам гэж үзэж байгаа маа. Ер нь бол улс орны хөгжлөг бол нэлээд урт хугацаатай харж байдаг. Энэ хөгжил бол тогтвортой байдаг. Ийм бодлогыг бол бид нэр одоо цаашдаа бол аваад явах ёстой. Энэний одоо нэг том одоо төлхөр нь улсын энэ хууль бол нэлээд ач холбогдолтой хууль байгаа. Гишүүд маань энэ тал дээр бол нэлээд саналуудыг бол тавьж байна. За үндсэн байнгын хороод болон энэ хилцэг явцад бол өшөө төгөлжжээд бол явах ёстой баха гэж бодож байна. Ер нь бол урд өмнө төлгөөний комисс гэдэг ийм байгууллага байсан. За энэ байгууллагын хүрээнд бол улс орны төлөлтийг бол тэр чигээр нь томоор нь харж хийдэг байсан. За энэнийхээ дагуу бол бүх салбаруудын одоо төлөвлөгөө салбаруудын үйл ажиллагаа бол жигд ингээд төлөвлөгөөнийхээ дагуу одоо тус тусдаа бол хийгдээд явдаг байсан. За үүний дараа бол үндэсний хөгжлийн газар гэж хэлсэн баха ийм одоо яам бий болж исэн. За энэ хүрээнд бас л одоо бүхэл яамдуудын хүрээнд үйл ажиллагаа нь бол жигд ингээд явдаг, төлөвлөдөг. За одоо бол бид ингээд хараад байхад бол нэг зарим яам дээр бол одоо толгойж байгаа сайдаасаа ахуулаад хин идэвхтэй байна, хин одоо бас жоохон салбар дээр бол илүү одоо мэрэгжлийн чиг хандлагаар хандж байна гэдгээс шалтгаалаад салбарууд одоо харилцан адилгүй ийм одоо үйл ажиллагаатай болчиход байна шүү дээ. Тэгээ эндээс одоо эхний 4 жилд бол магадгүй зүгээр энэ яамдаас шалтгаалаад, хүнээсээ шалтгаалаад, сайдаасаа шалтгаалаад нэг салбараа илүү аваад явах, хөдөө аж ахуйгаа илүү аваад явах, эсвэл уул уурхайгаа илүү түрээж явах ч гэдэг юм уу. Нийгмийн бодлогын хандлагыг бол илүү түрээж явах ч гэдэг юм уу. Ийм харилцан адилгүй болчиход байна. Тийм болохоор хөгжлийн энэ хуулийнхаа дагуу хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хуулийнхаа дагуу бол энэ бүх яамдуудыг бол хол одоо 5 жилээр одоо харсан ийм бодлогын том ийм төлөлтийг бол бий болох. Тэндээс бол яамдууд нь бол ямар хэмжээнд ажиллах ёстой гэдэг нь бол чиглэл нь гарч ирээд ингээд одоо улс орны хөгжил бол тогтвортой явах ийм боломж олцоог бол энэ хуулиар бол гаргаж ирж байгаа маа гэж. За тийм болохоор энийг бол цааш нь одоо төгөлдржүүлээд ингээд явах боломж бол хангах хаа гэж үндсэн хуультайгаа бол уялдуулаад явъя. Энэ хуулийг бол дэмжиж ингээд цаашаа дэмжээрэй гэдгийг бол гишүүдээс бас хүсэж байгаа маа. За баярлалаа. За октябрийн бас нэг хөгшин үгүй л.